За би энэ дээр нэг юу асуугаад байна. Энэ оруулж ирсэн танилцуулга дээр байгаамаа. Олон улсад орлогын болон хөрөнгийн татварын ачааллыг чинээлэх хүмүүст илүү өндөр хувиар ногдуулдаг гэдэг. Ийм одоо онцгой албан татврын тухай танилцуулган дээр байгаа юм. Тэгээд энэ хуулинд энэгээ бол оруулж ирэхдээ $100,000 дээш үнэтэй автомашин авсан бол 33% татвартай гэж ингэж оруулж ирж байна л дээ. Тэгээд би $100,000 дээш үнэтэй бараа авсан бүх хүмүүс чинь чинээлэг хүмүүст гэдэгт ангилагдж байгаа юу гэдэг ийм асуултыг энэ танаа оруулж ирсэн танилцуулгатай холбогдуулна. Асууя. Манай сангийн яам хуулийн ажлын хэсгийнхэн хариулдаг. Ажлын хэсэг. Сангийн яам хариулъя. За онцгой албан татвар дээр яг сүүлийн үед сангийн яамнаас бол татварын бодлогоор нэмж төрөл нэмэх за бас татварын орлого нэмэгдүүлэх юм бодлого бол барай явж байгаа. Тэгээд автомашины хувьд бол өндөр үнэтэй тийм хэрэглээнд нь бол тавьсан ийм агуулгатай байгаа. Тэрнээс чинээлэг иргэнд гэдэг агуулгаар бол оруулаагүй. За. Онцгой албан татварын тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1-р зүйл дээр